За өнөөдөр хаан үйлдвэрийн товчлол үйлчилгээний төвийн ажилчдад хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн нийт ажилтны сургалтыг орлоо. За энэ сургалтаар бол ихний ээлжинд аюул эрсдлийн талаарх ойлголтыг өглөө. За аюул эрсдлийн талаарх ойлголтыг мэдэхгүйгээр энийг ойлгохгүйгээр хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуй гэдэг зүйлийн талаар бол ярих боломжгүй юм аа. Цаашдаа бол аюулгүй ажилдах арга барилыг одоо тодорхой хэмжээр эзэмшиж сурч мэдээлэл авсан байх. За манай байгууллагын хувьд бол одоо ажлын байран дээр тог цахилгааны асуудлаас ахгуулаад монтажны асуудлууд, хог тээвэрлэлтэн машин тэрэгний засвараар үйлчилгээ явуулахад механикууд ямар асал аваад аюулаас сэргийлж болох уу, гарч болох уу, эндэж болох уу гэдэг хог тээвэрлэлтэн дээр юуг анхаарах хэрэгтэй гэдэг юм. Тэр зүйлсүүдийг л төлхөө мэдэж авлаа. Нөгөө хөлдөө техникээр хөлдөө тавиад за тэгээд нэг хөлдөө эдиш нөгөө хөлдөө техникээр